За чухал анализын дотоод зах зээлийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За хэдүүлээ мэдж байгаа өнгөрөгч 13-ны өдөр Монгол Улсын төв банк буюу Монгол банкнаас бодлогын хүүг 1%-аар бууруулсан байгаа. За энэ мэдээж хөрөнгөний зах зээл маш таатай, эерэг, импакттай мэдээл болно. Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр ер нь хувьцааны ханшид яг ямар хүчин зүйл нөлөөж дээшээ доошоо өсдөг. За үүндээ нэг ялангуяа гадаад орчин буюу бодлогын хүү, зах зээлийн орчин, ануудад эдийн засгийн орчин хэрхэн нөлөө үзүүлдэг, хэр хамааралтай хөдөлдөг талаар хэдүүлээ статистиктэй хэдийн слайд дээр ярилцъя гэж байна. За ингээд дээрээс харуул үндсэндээ бол хувьцааны ханшид ханш хөдлөх үндсэн нийтлэг хоёр том ашиглалтаа байгаа. За нэгдүгээр тал мэдээж компани өөртөө холбоотой буюу за дээрээсээ ингээд харуул компани гүйцэтгэлтэй холбоотой. За тухайлбал энэ юу гэхээр тэр компани борлуулалт хэр нэмэгдсэн, ашигт ажиллагаа одоогийн түвшин ямар байгаа, мөн ирээдүйд хэр зэрэг ашиг болох юм бэ. За мөн нөгөө талдаа санхүүгийн тайлан дээрх үзүүлэлт буюу үр төлбөрийн харьцааны эдийн хөрвөх чадвар нь хэр юм буюу тэр компани санхүүгийн баланс нь хэр зэрэг эрүүл юм бэ гэдгийг самараад компани хувьцаа хөдөлдөг байх нэ. За үргэлжлүүлээд мэдээж үйл явдал чухал нөлөө үзүүлнэ буюу компани одоо шинэ оюуны өмч авах эсвэл өөр нэг компанитай нэгдэх, шинэ зах зээл байр сууриа эзлэх эдгээр мөн адил хувьцааны ашиг нөлөөлдөг байгаа даа. За доошлуулад үзвэл мэдээж салбарын тухайн компани багтж байгаа салбарын төлөв байдал нөлөөлнө. За энэ салбар нь өөрөө ирээдүйд хэр зэрэг өсөх потенциалтай юм, өсвөлтчнэр орж ирэх хэр магадaltaй юм, үүнээс хамаарат дээш доош урт хугацаанд хөдөлдөг хүлээлтүүд тогтдог байгаа даа. За сүүл мэдээж тухайн компани удирдлагын ур чадвар, удирдлагатай хийсэн альва нэгэн одоо мэдэгдэл удирдлагын хийсэн алдаа хүртэл нөлөөлдөг байгаа даа. За мэдээж тэр компани нэр хүнд за өөр дэлгэрэнгүй яриад байл тэр компани одоо байгаль орчин нийгэм засгалд хэр зэрэг үр нөлөө үзүүлдэг, тайлангаа хэр зэрэг танилцуулдаг, хэр зэрэг олон нийтэд нээлтдэг гэх мэтчлэн хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг байгаа даа компани хамааралтай. За нөгөө талд бол бас нэг чухал хүчин зүйл бол гадаад орчин гэж байгаа. За дээрээс ингээд тараал эдийн засгийн төлөв байдал буюу тухайн үеийн эдийн засгийн цикл нь өсөлттэй байгаа мó, уналтын трендэн дээрээ байгаа мó, мөн тухайн улсын валютын ханш нь хэр зэрэг байгаа, эсвэл экспортлогч гадаад улааны түнш улсуудын одоо эдийн засгийн түвшин хэр зэрэг байгаа, экспортын эрэлт нь хэр байгаас хамаарат мэдээж өөрчлөлтөг ордог байгаа. За доошлуулад өнөөдрийн асуудал гол сэдв буюу зах зээлийн орчин гэж байгаа. За энд юу гэхээр голдуу инфляцийн түвшин хэр зэрэг байгаа, ирээдүйд инфляцийн түвшин хэрхэн хүлээлт үүсгэж байгаа, яг одоогийн бодлогын түвшин мөн урт хугацааны зах зээлийн хүү хэр байгаас хамаарат хувьцааны ханш хөдөлнө. За цаашлуудад улс төрийн бодлого гэсэн юм дээр мэдээж нөлөөлнө. Улс төрийн сонгуулийн үр дүн, тухайн эрх барьж байгаа намын хэрэгжүүлж байгаа бодлогууд, за түүний батлах хууль эрх зүйн зохицуулалтын орчин ч гэсэн компаниаш нөлөөлдөг байх нэ. За мэдээж хамгийн сүүлд нь геополитикийн нөхцөл байдал, уртцлсан зэрэгс хамаарна, нөгөө талд цаг уур, байгаль орчны аливаа эрсдлүүд нөлөөлдөг байгаа. За үүнээс гадна үүнд дурддагдаггүйч мэдээж зах зээлд оролцогчдын хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйч гэсэн хувьцааны ханшид нөлөөлнө. За ингээд л статистик руу оръё. За эхлээд хэдлээ бодлогын хүүний талаар яриад үзэхэд бол би энэ дээр слайд бэлдсэн байна. За энэ цагаан зурвас бол Монголын топ 20 индекс буюу хөрөнгөний бирж дээрх топ 20 компани хувьцааны дунджийг илэрхийлнэ гэсэн. За би энэ дээр сүүлийн 8 жилээр авсан байгаа бүх слайдууд дээр. За улбар шар зурвас бол сүүлийн 8 жилийн төв банкны бодлогын хүүг илэрхийлж байна. Тэр хэдүүлээ би өмнөх лайв дээр хэлсэн. Бодлогын хүү болон хувьцааны ханш бол уруу хамааралтай. Буюу бодлогын хүү буурах нь өөрөө хувьцааны ханшид эерэг үзүүлэлт болдог байгаа. Тэр энэ ямар учиртай вэ гэхээр нэгдүгээрт мөнгөний шилжилттэй холбоотой буюу хүү буурах үед зах зээл дээрх бондын хүү, хадгаламжийн хүү, мөнгөний захын хэрэгслийн хүүнүүдийн хүүн буурдаг буюу хөрөнгө оруулалтын одоо хөрөнгө оруулалт таатай байдал алддаг гэсэн. Нөгөө талд бол хувьцаа илүү хөрөнгө оруулалт таатай орчин бүрдснээрээ тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнээс хувьцааны зах зээл рүү мөнгөний шифт явагддаг буюу хувьцааны ханш өсдөг байх нэ. За нөгөө талдаа эдийн засгийн эрэлт одоо эдийн засгийн өсөлт талаас хараад үзвэл хүү буурна гэдэг маань өөрөө санхүүжилтийн компани хувьд бол санхүүжилтийн өрсөлдгийг бууруулна, өрхтөр л өрхийн хэрэглээг нэмэгдүүлж идэг. За үүнтэй холбоотойгоор мэдээж хэрэглээ нэмэгдэнэ, бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтууд нэмэгдэнэ. За энэ өөрөө эргээд компани гүйцэтгэлд эргээр нөлөөлнө. Эргээд худалдан авалт эрэлт талаасаа бий болгодог учраас нийт эдийн засгт өсөлтийг бий болгодог. Энэ өөрөө хувьцааны ханшид эерэг үзүүлэлттэй байдаг байх нэ. За энэ слайдаар харагдж байгаа дагуу бодлогын хүү буурах үед хувьцааны ханш хэрхэн хөдөлгөө гэхээр мэдээж хүү буурсны дараачаар хувьцааны ханш өссөн дүр зурагтай харагдаж байна. За би яг энэ хөдөлгөөнийг илтгэх зүйл дээр шараар тойрог зурсан байгаа. За энэ дээр хүү буурах үед удаадаар нь 3-4 удаа бууж ин эргээд хувьцааны ханш тухайн моментод өссөн байдалтай. За хамгийн сүүлийн байдлаар харахад 2024 онд Монгол банкны зөвөөс бодлогын хүүг нийт 3 удаа бууруулсан буюу яг одоо 10% дээр байна. Хамгийн сүүлд 13-ны өдөр бууруулсан. Тэгэхээр энэний нөлөөлж гэсэн хүрээний зах зээл дээр аль хэдийн тусаад ихсэн байгааг та бүхэн слайд дээрээс харж байгаа болов уу гэж бодож байна. За тэгэхээр нэг ийм одоо бидний хийсэн эмпирик судалгаа байдаг. Ерөнхийдөө бол бодлогын хүү буурахад хувьцааны ханш 15% өсдөг юм байна гэж. За энэ дата хэрхэн гарсан бэ гэхээр өнгөрөгч бүх хугацааны түүхэн датан дээр үндэслээд ерөнхийн нэг эмпирик дата гарсан байгаа. За нөгөө тал бол бодлогын хүү 1%-аар буурахад
банкн дээрх зээлийн хүү нэг 0.6 хадгаламжийн хүү бол 0.4-өөс 0.5%-аар өөрчлөлт ордог гэсэн статистик судалгаа байна. За дараагийнх нь. Тэгэхээр үндсэндээ бол бодлогын хүү болон хувьцааны аш бол уруу хамааралтай буюу хүү өсөхөд хувьцааны аш бол унжидаг, хүү буурахад хувьцааны аш өсөж идэг байгаа. Тэгэхээр яг одоогийн байдлаар бодлогын хүү бол буусан. Энэ нөлөөлөл нь хөрөнгөний зах зээлд орж исэн цаашид орж ирэх хүлээлттэй байна. Богино хугацаанд бол. За дараагийнх нь бас нэг чухал үзүүлэлт бол M2 буюу бидний хэлгээр money supply, money stock гэж ярьдаг. Энэ юу гэхээр мөнгөний нийлэлтийг хэлж байгаа. Буюу M2 гэдэг маань үндсэндээ Монгол улсын зах зээл дээр нийт эргэлж байгаа, эдийн засгийн харьяатад эргэлж байгаа мөнгөний бүх хэмжээг хэлж байгаа гэж бодлоо. За жоохон дэлгэрүүлээд хэлвэл үндсэндээ одоо бидний төрөвчөнд байгаа бэлэн мөнгө, за лангууны ард байгаа кассанд байгаа мөнгө, банкны кассан дээр байгаа мөнгө, мөн нөгөө талд хадгаламжийн байгууллага буюу банк санхүүгийн байгууллага дээр байрлах бүхий л төрлийн төгрөг, ам доллар, бүх валютуудын бүх дансны нийт мөнгө байж идэг буюу энд харилцах данс, хугацаагүй хадгаламжийн данс, мөн хугацаатай хадгаламжийн дансны нийт нийлбэр байдаг гэсэн. Үндсэндээ тэр эдийн засгт нийт эргэлж байгаа мөнгөний хэмжээ нөөц одоо стокийг нь илэрхийлж гэж хэлж ойлгож болно. За энэ слайд мөн адил. Яг сүүлийн 8 жилээр бид нар топ 20 индексийн хувьцааны дундаж ханшийг цагаанаар тавьсан байна. Нөгөө талдаа мөнгөний нийллэлийг улбар шараа тавьсан байна. За ингээд харангуут үндсэндээ бол та бүхэн харж байгаа баг ижил график шахуу эерэг хамааралтай буюу ерөөсөө мөнгөний нийлэл төдий чинээ нэмэгдэн яг түүнтэй ижил хуваар хувьцааны аш өсдөг энэ график дээр харагдж байна. За яг хамгийн төсөөтэй байгаа зүйл дээр би шараа тодруулсан байгаа даа. Яг одоогийн байдлаар гэвэл топ 20 индекс маань 48,000 орчимд хэлбэлцэж байна. Нөгөө талд мөнгөний нийлэлт өнөөдрийн байдлаар 41 их 80 төгрөгтэй байна. За энэ талд мөнгөний дүнг заасан байна. Энэ тал индексийн дүнг заасан байгаа даа. Тэгэхээр эндээс идлээ ямар дүгнэлтэнд хүрж болох вэ гэхээр үндсэндээ бол ерөөсөө мөнгөний нийлэл болон хувьцааны ашийн эерэг хамаарланд баг нэг харьцах нь нэг буюу одоо регрессээр бол нэг яг ижилхэн хөдөлдөг. Ялангуяа Монголын нөхцөлд бол ингээд харангуут ерөөсөө мөнгөний нийлэл нэмэгдэж байгаа цаг талд хувьцааны аш өсдөг байх нэ гэж өнгөрсөн татнаас идлээ харж болох нэ. Тэгэхээр одоогийн байдлаар бол өмнөх жилтэй харьцуулахад мөнгөний нийлэлт нэг 30 орчим хувиар өссөн буюу маш их хэмжээгээр нийлүүлэгдсэн байдалтай байна. За тэгэхээр мэдээж хэдүүлээ одоо бол хувьцааны ашийн хамаарлыг ярьж байгаа. Энэ мөнгөний нийлүүлэлт нь одоо юу гэдэг хэр зэрэг гадаад цэвэр актив бүрдүүлсэн юу гэдэг бодит эдийн засаг бодит үйлдвэрлэлтэй хэр уялж байгаа зэрэг нь бол тусдаа асуудал хэдлийн нэг дараагийн сэдвүүдээр ярилцаад явна. Өнөөдөр хэлэх хувьцааны ханш хамаарлыг л ярьж байгаамаа. За дараагийн слайд руу ороод үзэхэд тэр энэ бол ойлгомжтой зүйл. Эдийн засгийн өсөлт болон одоо эдийн засгийн өсөлт маань гэдэг нь тухайн улсын нийт дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг нь илэрхийлж байгаа. Буюу тухайн жил тэр улсын нийт эдийн засгийн хэдэн өргөссөн бэ гэдгийг илэрхийлнэ. За би энэ дээр босоо багнан график дээр жилийн эдийн засгийн өсөлтийг харгасан байна. За энэ ДНБ-гийн өсөлт бол үндсэндээ бодит эдийн засгийн өсөлт байгаа. Буюу 2015 оныг суур үнээр авсан байгаа даа. За ингээд хараад сүүлийн 8 жил эдийн засгийн өсөлт босоо баган дээр харагдаж байна. 23 оны хамгийн сүүлийн оны байдлаар бол 7.4%-тэй энэ оны 1-р хагасны байдлаар бол Монгол Улсын эдийн засаг ойролцоогоор 5.4% өсөлттэй гүйцэтгэлтэй байна. За ингээд хэдлээ слайдаа хараад үзвэл эрдийн одоо практик мөн олон улс дээр бол эдийн засаг төдий чинээ сайн байна, төдий чинээ хувьцааны аш гүйцэтгэлийн компани хувьцаан дээр илэрж их хэвээр. Гэтэл ингээд хэдлээ графикийг хараад үзэхэд харамсалтай нь Монголын хувьд бол одоо үндсэндээ баг уруу хамааралтай баг ижил шахуу. Одоо ингээд харвал 2017-18 онд эдийн засаг харьцангуй өндөр үзүүлсэн буюу 5.6 7.7% өсөлтийг бодит эдийн засаг үзүүлсэн байхад нөгөө талд топ 20 индекс маань ердөө улбар шар зураас буюу ердөө 3% өссөн тухайн жилдээ. Энэ дээр баг үндсэндээ баг өсөөгүй ижил шахуу төвшөнд харагдаж байна. За нөгөө талд бид нар мэдж байгаа 2020 онд бол дэлхийн нийтээрээ ковид эдийн засгийн хямралтай тулсан байгаа даа. За энэ үед бол Монгол Улсын эдийн засаг хийлгээл хаагдсан, эдийн засаг үйлдвэрлэлийн ажиллагаа үндсэндээ баг бүрэн зогссон байгаа. За үүнтэй холбоотойгоор нийт эдийн засаг бол энэ баган дээр харагдж байна 4.6%-аар агшсан. Гэтэл ингээд харангуут хөрөнгөний зах зээл нь өөрөө баг өөрчлөлтгүй шахуу буюу 1% л буурсан байтлаа топ 20 индекс маань. Тэр энэ бол хэр зэрэг уруу хамааралтай байгааг илэрж байна. За ингээд дараагийнхыг харуул 2021 он ковидын дараах хямралаас олон арга хэмжээнд бид нар авсан байгаа даа. За үүнтэй холбоотойгоор 21 он нийт эдийн засаг 1.6%-аар өсөлт үзүүлсэн байхад нөгөө талд топ 20 индекс маань түүхэн өндөр буюу нийтээрээ 130% өсч гисэн. Үндэстэй буюу нугараад явчихсан гэж ойлгож байна. За энэ бол мөн адил ялгаагүй. За эдлээ ингээд графика уйлдуулаад хараад үзэнгүүт 2021 онд бид нар мэдж байгаа хямралаас гарахын тулд бодлогын хүүгээ түүхэндээ анхудаа 6%-тэй хадгаламжийн хүү бүх хүмүүд бурсан. Нөгөө талд эдийн засгаа дэмжих 10 их найдын хөтөлбөр засгийн газрын зарлыг нэмэгдүүлээд хэмжээний мөнгө нийлүүлэгдсэн байгаа нь энэ график дээр харагдаж байна. 2021 онд мөнгөний нийлэлт хэрхэн нэмэгдэж байна вэ? Нөгөө талд мөн адилхан топ 20 индекс маань яг энэ дээр 130% өсөлт үзүүлсэн дүрсрэг энэ график дээр итгэж байна.
Тэгэхээр эндээс бид нар ямар дүгнэлтэнд хүрч болох вэ гэхээр энэ хэмжээний мөнгөний нээлт нэмэгдсэн хэдий ч энэ нь өөрөө нийт бодит эдийн засгаа ердөө 1.6 хувиар өсгсөн буюу харьцангуй үр ашиг муутай дийлэнхтэй мөнгө хоосон хэвлсэн гэдэг дүгнэлтэнд хүрч болно. Энэ ковидын дараах бол мэдээж манай одоо хилийн урсгал гадаад судалтаа хаагдсан буюу хил гайлийн асуудалтай холбоотойгоор орж иж байгаа гадаад валютын урсгал гадаад цэвэр актив маань мөнгөний нээлттэй бол маш бага байсан. Гэтэл мөнгөний нээлттэй нөгөө талдаа бид нар хэмжээний мөнгө нийлүүлсэн байгаа гэдэг эндээс ойлгож болох нэ. За одоогийн байдлаар бол эдийн засаг 5.4%-тэй. За нэг топ 20 индекс маань оны ихнээс нэг 17 орчим хувийн өсөлттэй байгаад байна. За тэгэхээр үндсэндээ бол хувьцааны ашигт бол эдийн засаг зах зээл хүүний орчин бол ийм амар нэгт уялдаатай холбоотой үйлдэл гэдгийг хэдүүлээ ойлголоо. За эцэст нь дүгнэлт хэлгээд яг одоо хувьцаанд хөрөнгө оруулахад таатай цаг үе мөн үү гэж тэр л слайд дээр ярьсан дагуу за бодлогын хүн маань буусан байдалтай за энэ буусантай холбоотойгоор хөргийн зах зээл мөнгөний шифт урсгал орж ирсэн буюу хөргийн зах зээлд эерэг нөлөөлөл нь орж иж байгаа энэ цаг үе. За нөгөө талд мөнгөний нээлттэй өндөр түвшинд хадгалагдж байгаа цаашдын харьцангуй хадгалалт хүлээлттэй байгаа. Мөн эдийн засгийн өсөлтөө хараад үзвэл одоогийн байдлаар бол 5.6% өсөлттэй буюу эдийн засаг харьцангуй тогтвортой нөгөө үүнтэй холбоотойгоор төгрөгийн хашил харьцангуй тогтвортой байгаа. Мөн нөгөө талд зайлшгүй хүчин зүйл бол инфляцийн түвшин бол 6%-тай. Оны ихнээс бага зэрэг нэмэгдсэн ч харьцангуй Монгол банкны зөвлөлд интервал түвшинд хадгалж байгаа. Эх оны хувьд мөн адил 1-2 чигээр нэмэгдэх хэдий ч мөн адил интервал түвшинд хадгалж байгаа. За нэг ийм эдийн засаг зах зээлийн орчинд бол хувьцаанд хөрөнгө оруулах нь тохиромжтой гэж дүгнж болохоор байна. За манай компани зүгээс бол ямагт та бүхэнд зөвлөдөг байгаа. Та хэрвээ хөрөнгө оруулалт хийж байгаа бол богино хугацаанд авах зарах тэм эрсдэлтэй арилжаа биш яг хамгийн дунд урт хугацааны зөв value хөрөнгө оруулалтыг санал болгодог байгаа. Тэр энэ юу гэсэн үг гэхээр энгийндээ хэлбэл нэг талтай бол таны авж байгаа хувьцаа бол зах зээл дээр ийм дүнтэй үнэлэгдсэн байлаа гэж бодоход тэр компани бодит дүнлэг нь илүү өндөр буюу зах зээл дээр хямд үнэлэгдсэн хувьцааг та худалдаж аваач мэргэжлийн зөвлөгөө суурьшны хэлгээтэй. За нөгөө талдаа бол таны авж байгаа хувьцаа бол үйл ажиллагаа нь бол маш тогтвортой, ашиг ажиллагаа тогтвортой, цаашдаа үйл ажиллагаа төлөх потенциалтай үүнтэй холбоотойгоор танд ногдол ашгаа тогтмол өгдөг тийм value хөрөнгө оруулалтыг ямагт санал болгодог үлээ. Тэгэхээр эдгээр хувьцаануудад заавал өндөр дүн хүлээх шаардлагагүй дунд урт хугацаанд бага багаар зөв техниктэй мэргэжлийн үнэтэй хамт хөрөнгө оруулалт хийгээд яваарай. Манай брокер танд мөн дээр зөвлөн ажиллах болно. За ингээд өнөөдрийн лайв өндөрлөе.